төсвийн мэрэгчлэгүүд гэх юм уу төсөвдөр мэрэгсэн хүмүүс байгаа. Би зүгээр одоо хаан гэж байна. Таны Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 61 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 82 дугаар цэцэрлэг, Хан уул дүүргийн 67 дугаар цэцэрлэг, Сонгон хайрган дүүргийн 113 дугаар цэцэрлэг, Сонгон хайрган дүүргийн 118 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг гэдэг ийм 6 цэцэрлэгийг 2015 оны төсөвдөр суулгаад тендерын зарлаг яг та нартай адилхан байгаа даа. Хүүхдийн цэцэрлэг. Өнөөдөр Сонгон хайрган дүүрэг, Баянзүрх дүүрэг ямар байгаа вэ? Хүүхдүүдийн нөхцөл байдал. 2015 онд мөнгөийг суулгаад тендерын зарлагдаад нийтдээ 100 яг төсөв суулгацснаас илүү 197 сая төгрөгийн тендерээр тийм хэмнэгдэхээр ингээд байж хахад энэ мөнгөний нөгөө одоо тодтгол дээр байх 16 оны төсөвтөн суулгаж өгөх. Ингээд хүүхдийнхаа цэцэрлэгийг гар дүрээд байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр яг адилхан байж байгаа нөгөө төсөвдөр орсон хүмүүс ингээд давуу ир хитлээд байгаа учраас энийг ер нь ерөөсөө хөрөнгө оруулалтыг хасныг бол бүгдээрээ хасмаар байна. Тэгэхгүй зүгээр та хэллээ шүү дээ. Нутаг усын чиглэлжлээ, мэрэгчлэнгүүдийн чиглэлжлээ. Ингээд нэг яг нэг төсөвдөр мэрэгсэн хүмүүсээ одоо нэг эсвэл энэ төсвийн ажлын хэсгийг жоохон өөрчилж барьдаг юм лээ. Тэгэхгүй болохоор ингээд энэ хүүхдүүдийн маш их юмнуудыг хасаад байгаа маа. Энд чи яг адилхан эднүүсээ ярьж байгаа адилхан борлуулам цэцэрлэг дээр байгаа байхгүй юу? Тэгээ цэцэрлэгийн юмнуудыг бид яхаар эднүүсээ юм орж өгдөг. Төсвийн ажлын хэсэгт орсон хүмүүсийн юм ороод байдаг. Ингэж болохгүй шүү. Тийм учраас хасвал бүгдийг хасахгүй энэ хүүхдийн цэцэрлэг бүгд дараагийн юмдаар орж яажруулахгүй болохгүй.